Энэ удаагийн бичлэгээр Jay Cutler-ын тухай гайхалтай түүх өгүүлэх болно. Иймээс та бүхнээс урьдчилгаагаар лайк авъя. Jay Cutler 1973 оны 8 дугаар сарын 3-нд Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужид мэндэлсэн. Тэрээр айлын 7 дахь хүүхэд буюу хамгийн бага нь байсан. Дээр 3 ах, 3 эгчтэй байсан Jay 4 настайдаа эцэг эхийн саллтыг мэдэрсэн аж. Ах эгч нар нь насны үед зайтай төрсөн учраас Jay-г хүмүүжүүлэхэд оролцсон байдаг. Ялангуяа түүнийг маш шудраг хүн байх ёстой гэдгийг нь зааж өгчээ. Түүний их Jay-г 4 настайд нь орхиж явсан ч эцэг нь хүүхдүүдэд бодан гэр бүлдээ маш их цаг гаргадаг байсан байна. Jay-г 11 настайд нь түүний том ах нь бетон зурмгийн үйлдвэр нээж тэрээр ахыхаа ажилд нь тусалдаг байж. Бид жижигхэн хотгонд амьдардаг байсан. Тэр хотгоноос явахыг зарим хүмүүс огт хүсдэггүй, бүр тэндээ л үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байлаа. Би ч бас адил. Гэтэл би бодибилдингийн номыг 12 дэх байхдаа анх харсан юм. Тэр номон дээр Крис Дикерсон байсан. Би бүр шоконд орсон. Үүнээс хойш миний толгоонд бодибилдинг л эргэлдэж эхэлсэн. Тухайн үед Jay төмөр өргөдөггүй ирнэ хөвлөдөө 6 булчинтай баг зэрэг 2 толгооттой байж. Тэрээр жоохон багтаа 30 кг-аар хэвтэйгээр шахсан байна. Ахлах ангидаа ормогцоо Jay Америк хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Мэдээж Америк хөлбөмбөгийг хүчний бэлтгэлтэй ослуулдаг. Ингээд тэрээр найзтайгаа хамт анх Gold's Gym-д хөл тавьжээ. Тухайн үед Jay 18 настай байсан бөгөөд Gym-д анх явж эхлэхдээ олон бодибилдингийн сэтгүүл цуглуулж тэнд нийтлэгдсэн дасгалуудыг цээжилдэг байсан байна. Мэдээж тухайн үед интернет мэдээлэл хэтэрхий хомс байсан тул зөвхөн сэтгүүлүүдээс л мэдлэг олж авдаг байсан. Jay Cutler-ыг хүмүүс анхнаасаа их баян айлын хүүхэд байсан. Тийм учраас бодибилдингийн карьер нь хялбар байсан гэж боддог. Гэтэл тэрээр карьерийнхаа эхэндээ давхар ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Jay-ийн хөл маш сайн байсан учраас фитнес заалын эзэд манай заалнаас тэмцээнд ор үнэгүй бэлтгэл хийх боломж олгоё гэж санал тавьдаг байсан ажээ. Аль Gym-д хичээлвэл хамгийн зүгээр вэ гэвэл гэртээ ажилтаа ойрхон зааланд хичээлвэл хамгийн зүгээр гэж би дандаа хариулдаг. Тэгвэл энэ хүү боломжийг Goku Gym та бүхэнд 10 салбараараа өгч байна. Та нэг бүртгүүлсэн бол гэртээ ажилтаагаа хамгийн ойр төвжрэлт цагаа өрөлгөө хичээллэх боломжтой. Дуртай цагт өөрт хамгийн ойрхон Gym-д хичээллэх цорын ганц боломж Goku Gym. Jay Cutler эхэндээ жижиг тэмцээнүүдэд төрүүлж эхлэв. Энэ бол бодибилдер болгоны замнал. Жижиг тэмцээнүүдэд төрүүлж шаттараатаагаар ахиж форм болон туршлага улам сайжирсаар. Jay 96 онд NPC Nationals тэмцээнд 1-р байрт орон Pro Card авч мэргэжлийн замналаа эхэлсэн. Pro Card-тай тамирчид мэргэжлийн тэмцээнүүдэд оролцсон өөрийгөө үнэлүүлж оноо цуглуулдаг. Оноо цуглуулах юм уу эсвэл мэргэжлийн өндөр зэрэглэлийн тэмцээнд төрүүлж байж бодибилдингийн хамгийн том тэмцээн болох Mr. Olympid оролцох эрхээ авна. Mr. Olymp тэмцээн бол бодибилдингийн спортын ноён оргил юм. 99 оны Arnold Classic-т 4-р байр, дараа нь Ironman Pro-д 3-р байр эзлэн тэр жилд Mr. Olymp-т оролцох эрх аван анхны дебютээ хийсэн. Гэвч тэрээр анхны Олимпиад 14-р байр л эзэлсэн юм. Jay-ийн тухайга дандаа ярьдаг. Би анхны Олимпиад топ 5 бүр топ 10-т ч орлогүй 14-р байр эзэлсэн. Гэвч би бууж өгөлгүй дараа жил ахин оролцсон. Манай бичлэгээр бууж өгөлгүй, ухаршгүй, няцшгүй гэдэг үг байнга хэлэгддэг. Энэ үгийг Jay Cutler хэлэх дуртай. Би бүр 14-р байр эзэлчээд буцаад ухарсан бол, карьераа дуусгасан бол яах байсан бол гэж. Мэдээж тэрээр хизээч Mr. Olymp гэх эрхэм цолон аван түүхэнд хамгийн их хүн таньдаг аваргуудын нэг болохгүй. Дараа жилийн Олимпиад тэрээр 8-р байр руу ороод ирлээ. Муугүй үр дүн биз. Энэ үед Jay би байраа нэлээд ахиулчлаа гэж бодон урам авсан гэдэг. 2001 оны Mr. Olympiad Jay Ronnie Coleman-ы дараа орон шууд 2-р байр эзэлсэн. Энэ үед түүнд Ronnie ялах боломжтой гэсэн бодол орж ирсэн байдаг. 2002 оны эхэнд Jay Cutler оролцож чадаагүй. Учир нь тэрээр амьдралаа өөрчилж Vegas руу нүүн хувийн байшингаа барьж байсан. 2003 онд би Arnold Classic Ironman-д оролцсон хэд хэдэн том Гран При авсан. Би гарцаагүй сайн байсан. Гэтэл 2003 оны Mr. Olymp дээр би тайзны ард Ronnie Coleman-ыг хараад зүгээр л дотроо чөтгөр алгад гэж хэлсэн. Тийм ээ, тэр жилд Ronnie ахаад л төрүүлсэн юм. 2004 онд ахаад л Jay Ronnie-д ялагдсан. 2005 онд мөн адил Ronnie-д ялагдаж мөнхийн 2-т гэдэг цолоор өргөмжлөгдөв. 2006 он Ronnie Coleman-ы хувьд маш онцлог жил байлаа. Тэрээр Mr. Olymp-д 9 дахь удаага төрүүлж бүх цаг үеийн хамгийн олон төрүүлсэн аварга болох жил байсан юм.
Түүхэнд 8 удаа төрүүлсэн 2хан Мистер Олимп байдаг. Нэг нь Ронни Колман, нөгөөх нь Ли Хейни. 2006 оны тэмцээнд Жей Роннигийн хааны титмийг тайлж авахдаа хагартлаа баярлаагүй. Эсрэгээр баг зэрэг гунигтай байсан. Энэ үед Жей хинбэ, ямар хүн бэ гэдэг нь танигдана. Тэрээр хэлэхдээ би Роннигийн оргил формыг хизээж дийлж байгаагүй. Түүнийг 9 дахь Олимпиа авч чадаагүйд харамсал төрдөг. Тэрээр үүний төлөө хэний ч гаргаж чадаагүй хөдөлмөр гаргаж зүтгсэн. Насан турш өрсөлдөгч Ронниг мөнхийн хоёрт байсан Жей хүндэлж эрхэм хүн чанар гаргана. Ронни бол бүх цаг үеийн хамгийн агуу авраг. Би ингэж ярих дуртай. Тэр бол хамгийн шилдэг. Гэхдээ түүнийг би ялж чадсан. Колман эрүүл мэнд тэр жилээс муудан Жей Катлер ирэх жил нь ялав. Жей энэ бүх хүч хөдөлмөр хатуу дэглэм сахилга баттыг зориулж цорын ганц оргил олох Мистер Олимпиад авирч гарсны дараа баг зэрэг сэтгэл готрол мэдрэв. Энэхүү мэдрэмжийг уулын ноён оргилд хүрсэн хүн болгон мэдэрдэг. Хүссэн хүсэл мөрөөдлөө биелүүлсний дараа би яах вэ? Хайчих ёстой вэ гэдэг бодол. Энэ үед хүн сулардаг. Яг тэр жил нь Жейн титмийг Декстер Жексон булаасан юм. Бодибилдингийн түүхэнд Франко Коломбо, Арнольд Шварценеггер л эргээрэлт хийж ялж байсан. Гэхдээ энэ хоёр аваргын эргээрэлт бол өөр шиг л зүйл. Жей Декстерт ялагдл хүлээснийхаа дараа маш их дуурлаж ирэх жилд нь жинхэнэ галзуу эргээрэлт хийсэн байдаг. Түүнийг титмээ алдаад эргээрэлт хийсэн цорын ганц авраг гэж хэлж болно. 2010 онд тэрээр муу адил ялсан, ирэх жил нь өөрийн шавь найзуулах Фил Хийдэд титмээ дамжуулсан байдаг. Тэр жилд Жей 2 толгойтой тэмцээнд орохын наан дасалсан. Энэ нь тайзан дээр илт мэдэгдэж байсан бөгөөд тэрээр ялагдах нь гарцаагүй байлаа. Тэр жилийг би маш сайн санаж байна. Дасалсан уу, синтолог гэж интернетээр битүү маргацгаасан. Яг үннийг Жей өөрөө л мэдэх бах. 2012 онд тэрээр үндсэн 13 онд эргээрэлт хийх гэсэн боловч 6 дугаар байрт орон карьерээ дуусгасан байдаг. Жей Катлер өндөр 178 см, тэмцээний жин 118 кг, оф-сизон 132 кг, гарны тойрог 58 см, цээжний тойрог 148 см, хөвлий 86 см, гуйны тойрог 80 см, хэвтэй шахалт 247 кг-аар 2 удаа, налуу шахалт 180 кг-аар 8 удаа, гантельтэй шахалт 90 кг-аар 2 удаа, штангтай суулт 300 кг, үндсэн таталт 300-аар 3-аас 6 удаа. Түүний бэлтгэлийн зарчим маш амархан. Тэрээр дээд тал нь 12, доод тал нь 8 удаа тултлаа давтдаг. Мэдээж маш олон оролт хийн. Түүний маасны хооллолт шөнө 2 цагт сэрээд V ураг, өглөөний 6 цагт ахаад V ураг. Өглөөний хоол 10 өндөгний цагаан 2 шартай өндөг, 4 ширхэг буудаан талах 1 аяг овёс, 11 цагт 250 г стейк 2 аяг будаа, 2 цагт 250 г дахианы цээж мах 2 аяг будаа, 4 цаг 30 минутанд 250 г дахианы цээж мах 2 аяг будаа, оройн 7 цагт 280 г чихэрлэг төмөс 450 г загасны мах. Унтахын өмнө V ураг. Бүх цаг үед Жей бодибилдингээс хамгийн их мөнгө олсон тамирчин гэж явдаг. Хүүхэд байхдаа ахыхаа бизнес туслаж, бизнес сэтгэлгээ сурч авсан тэрээр карьерээ өндөрлсөн ч энэ салбартаа үлдэн олон сая доллар олж чадсан. Жей маш сахилга баттай тамирчин. Тэрээр нэгэн бичлэгэндээ хоол идэхээс үнэндээ залхдаг. Хоол идэхэл хамгийн хэцүү гэдэг байсан. Өөрийгөө маш их хүчилж хоол иддэг гэж ярьдаг байж үлээ. Мэдээж будаа цээж мах идэт байхаар хэмбугаач залхана. Гэхдээ тэрээр утсаа таслаж өөрт нь садаа болж байсан бүх зүйлээс өөрийгөө тусгаарлаж хатуу сахилга батаар өөрийн аваргын замналыг бий болгосон юм. Жилийн бүх өдөр яг цагаар хооллож, дэлхийн ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж хамгийн хатуу сахилга батны хүчинд Жей Мистер Олимп болж чадсан билээ. Өрсөлдөгчөө үнэлэх, хүлээн зөвшөөрөх, өрсөлдөгчөөсөө урам зориг аван хурслагдаж араас нь нэгсээр байгаад ялж чадсан нэгэн. Тэрээр маш ухаалаг бодибилдер, яг цагтаа карьерээ өндөрлөж, эрүүл мэндэ хадгалж чадсан бодибилдер залуучуудын үлгэр жишээ Баатар. Жей өдгөө 52 настай гайхалтай формтой байгаа. Нэг ч удаа формоо алдаж байгаагүй туушдын туйл. Хайртай аваргыг минь хөдлөж гарч ирж байгаа дүр зураг. Түүнийг хүлээн зөвшөөрч 9 удаа төрүүлжээсэ гэж бодсон хүн сэтгэлдэн. Тийм ээ, Жей Ронниг хүлээн зөвшөөрч миний шүтэн гэж хэлдэг. Бүх цаг үеийн хамгийн агуу аврагтай энэ зэрэгцэн өрсөлдөж чадсан Жей Ронниг үргэлж хүндэлж үнэлэн хайрцсан.
Хоёр авраг маань зэрэгцэн суугаад дэлхийд өөрсдийн түүхээ ярьж байгаа дүр зураг хамгийн сайхан. Ронигийн үед олон сая доллар өөрийн хагалгаанд зарцуулсан. Жишиг эрүүл саруул биш байгаа учраас тэрээр сүүлийн хэдэн жил нэлээд алдагдлалд орсон. Нэг авраг нь эрүүл, нөгөөх нь алхаж чадахгүй дүр зургийг харахад хэцүү, олон зүйл бодогдуулам. Гэхдээ энэ бол дэлхий дээр байж болох жинхэнэ ирчүүдийн л түүх юм даа.